манай баг 11-р сургуульд сурдаг. Тэгээд манай баг 3 гишүүнээс бүрдсэн. Манай гишүүн хувь төгөлдөр, би мөг баясах, анар 3 гишүүнтэй. Манай эсэн бүтээл маань болохоор Шингис савн бага. Монголд ихэнх хатуу савн байдаг. Гэхдээ Шингис савн маань илүү онцлогтой. Тэгээд жацраг агуулсан болохоор хүний арьсанд илүү чанартай. Анхны санааг бол би гаргасан. Тэгээд ер нь ээж бол ингээ савн хийх ер нь дуртайс. Тэгээд ер нь оролдоод үзээтэй гэд Шингис савн хийхээр болсон. Ингийн Шингис савнгаас ялгаахгүй. Тэгтээ хаахын шингэн болсон байл. Бид 3 бол сайн найзууд. Тэгээд би савнгаа хийх санааг гаргасан. Тэгэнгүүт анармаа за жацранаа хичүүл яг гоё болох юм биш үү гэж санааг гаргасан. Тэгээд хувь төгөлдөр маань за би орцын бэлдэж өгөө гэх тэгээ гуруулаа нийлж хийсэн савнг. Нэрмэл ус 100 г байсан. Тэгээ нэрмэл усан дээр 3 г глицеринээ хийгээд тэгээд витамин С-ийг хийгээд тэгээд коко протеин гэж хөөсрүүлэх бодис байд юм бэлээ. Тэрийг холиод тэгээд сүүлд нь жацраг нь хийсэн 20 г хувьцаа болсон. Тэгээд ийм шаргалт өнгөтэй болж жацраг. Энэ бүтээл дээр араб богч юм уу тийм өвцгөрүүлэх бодис ивэл өтгөн болоод арай илүү гоё үзэмжтэй харагдана гэж бодож байна. Интернетээс коко протеин хийдэг гэж хараад тэгээд биологийн багшаас эдийн асуугаад тэрэн дээрээ тулгуурлаа самгаа хийсэн. Одоо Монголд чацарган оруулж хийсэн сам ер нь их цөөхөн байт юм билэ. Тэгээ бид нар яг чацарганы сонгосон шалтгаан гэх юм бол хүний арьсанд ингээд сайн нөлөө нь арай их. Тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл нь тунгад одоо бидний энэ хийсэн чацарганы юм дотор С витамин гэж юм байгаа. Тэр нь коллагены уургийг одоо хүний арьсанд ингээд шингээхэд илүү идэвхжүүлдэг, илүү идэвхжүүлж шингээдэг. Тунгад одоо коллагены нийлэгжил сайжирснаа юу болох вэ гэж хүмүүс асууж иж магадгүй. Коллагены нийлэгжил сайжирснаар одоо нарнаас ирж байгаа радикал туяануудаас хамгаална. Тэр нь одоо хүний арьсыг хуурайшуулах, хүний арьсыг илүү үчлээтэй болгохоос хамгаалдаг. Тэгээд дээрэс нь коллагены нийлэгжилт нь хүний арьсны төлжих явцыг илүү хурдшуулдаг. Тэгэхээр хүний арьсан дээр одоо гарч байгаа батганы сорив, янз бүрийн тийм өвчнүүд байгаа шүү дээ. Хурдан идгээдэг тийм илүү хурдан төлжүүлдэг гэсэн үг. Манай савнд маань ойролцоогоор 5% жацрагны концентрат оруулсан байгаа. Энэ нь болохоор илүү байгалийн гаралтай гэсэн үг. Коко протеин бол уус жацрагны концентратыг зөв тааруулснаар илүү гоё хөөсрөх боломж бүрддэг. Тэгэхээр жацраг нь тэгээд ус концентратаа ойролцоогоор нэгийг харьцах нэгээр хийсэн. Туршилтын үйл явц баг зэргийн чацарганы юу тунаад исэн болохоор бид нэр ингээ маш сайн шүүж өгсөн. Кофений тийм шүүдэг шүүлтүүрээр тэгээд өөрхөн тэр цайны шүүлтүүрээр гэх мэт олон төрлийн юмар шүүж өгч тэр туналтыг байхгүй болгосон. Туршилтаа бид гуруулаа савнгаа хуваагаад гэртээ авч яваад хэрэглэсэн 3 өдрийн турш. Тэгэхэд гадаа гуруулаа сакс тоглоод гэртээ ороод угаахаар хэрн маш сайн арилж байсан. Тэгээд бас гой өнөртэй арьс зөөлрөөж байгаа юм шиг мэдрэмж төрж ирсэн. Өөрөөсөө ингээд хийсэн зүйлээ ингээд хэрэглэхээр илүү гоё их мэдрэмж төрд юм билээ. Тэгээд тэрийгээ дараа нь яаж сайжруулах нь л гол нь хамгийн гоё үйл явц. Гэр бүл нь ямар хийц юм бол ингээл гайхаж ил. Бидний ингээд бүтээлийн нэр бол чацарганы гайхам шиг. Тэгээд чацарганы ингээд найрлагатай бүтээтгүүн гарсандаа их баяртай байна. Бидний бүтээтгүүн олон төрөлтэй олон чацарган анс гэх мэт. Тэгээд бидний бүтээлийн ингээд бүгдээр ингээд авч хэрэглээд ингээд гэртээ ингээд угаагаад байх тийм асын араа таага.